Сүнсэн биеэрээ физик биеэс гараад яг юу хийж болох вэ гэд ямар ашигтай вэ гэд ямар боломжтой вэ гэд энэ талаар болохоор нэг Vistas of Infinity гэд ном дээрээ жиргэн зүй яг хэд хэдэн тохиолдол дээр яг өөрийнхөө үндсэн экспириенсээр гоё дүрслээд бичсэн мөлий. Тэгээд эхнийх нь болохоор нөгөө өнгөрцөн өгцөн хин нэгнтэйгээ очиж уулзах. Тэгээд жиргэн зэвээ болохоор аавтайгаа очиж уулзсан, ээжтэйгээ очиж уулзсан мэл. Хоёулаа болохоор хоёр өөр амьдралаар дараагийн амьдралтаа явж байгаа. Тэгээд аав нь болохоор бүр дахин төрөөд одоо нэг дэлхийд төстөө нэг гариг дээр бараг нэг тариачны гэр бүлд нэг 10 үдтэй хүүхэд байдлаар байгааг очиж олж хараад тэгэхэд нөгөө нэг тэр хүүхэд болохоор ам нь хөдлөхгүйгээр нэг яг нөгөө нэг астрал ухамсар нь авчиад нөгөө нэг аавынх нь ухамсар нь авчиад өөртөө энд юу хийж явж байгаа юм бэ ч юм нэг тийм юм асуусан юм шиг байна. Тэгсэн чинь яг эндээс яг юу ойлгосон вэ гэхээр нөгөө нэг физик биеийн тархинд байдаг ухамсар, астрал биед ухамсар хоёр тусдаа явж идэг. Тэгээд астрал биеийн ухамсар нь болохоор өмнөх амьдралаас санаж идэг гэдэг зүйл. Тэгэд энэ тухай болохоор бас Роберт Монрогийн ном дээр бас гардыг нөгөө нэг Far Journey дээр нь гардаг шиг санаж байна. Зарим хүмүүс нөгөө нэг хоёр өөр ухамсартай байгаад энэ астрал бие дэх ухамсар, физик бие дэх ухамсар хоёр. Тэгээд астрал биеийн ухамсар нь хоёр тусдаа нь яагаад байна гэсэн чинь нэг сэрснийхээ дараа зарим хүмүүс нэг яг сүнсэн биеэр таарлажаад юу ирснээ санахгүй нэгэд. За жиргэн зэв болохоор ээжтэйг очиж уулзсан болохоор ээж нь болохоор яг астралын нэг дунд түвшний нэг ертөнцид яг үргэлжлүүлээд амьдарч байгаа. Тэгсэн чинь тэнд болохоор ер нь нэг дэлхий дээр таарлагддаг янз янзын амьдралын асуудал энэ төргээд тэр нь тиймэрхүү зүйл мэдээж яг үргэлжлээд яг тохиолддог тийм амьдрал яг өөрийн гэсэн нэг саад бэрхшээл тэгээд бас нэг амьдралдаа enjoy идэх зүйл энэ төр ингээд ерөнхийдөө яг дэлхий дээр байдаг зүйлтэй нэлээд төстэй зүйлээ бас явж байгаа. Гэхдээ нөгөө нэг илүү нэг астрал дунд түвшний астрал ертөнц болохоор боломж ихтэй. Нөгөө нэг энд байдаг зүйлээс бас нэлээд ялгаатай. Гэхдээ бас яг энд амьдралтай төстэй төх маягаар бүх зүйл нь өрнөж гэдэг байдлаар ээж нь болохоор 12 жилийн дараа 12 жил яг тэр астралдах нэг дунд түвшний ертөнцид амьдэрсэн. Тэгээд яг нөгөө нэг залуу үеийнхээ дүр төрхөөр яг би одоо нэг дүр төрх нь өөрчлөгдсөн. Тэгээд таарсан юм шиг. За тэгээд астралаар биеэс гараад бас ямар боломж байдаг вэ гэсэн чинь нэг нь болохоор нэг хилинг буюу өөрийгөө эмчлэх. Тэгээд жиргэн зэв болохоор нэг биеэсээ гарчаад тэгээд буцаж орох гэж бидээрээ ирэхдээ шууд орчлгүй эхлээд нэг бясалгаа сууж байгаа бие харсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө нэг завлаа суудсан толгой нь урагшаа жоохон бүхийдсэн нөгөө нэг тэгээд нэг зүйл анзаарсан нөгөө нэг яг завлаа суудсан биеийнх нь нэг хэвлийн хэсэг дээр жоохон одоо нэг аура энэ тэр чигээр нь харсан юм байна л да. Гэхдээ яг аурыныхын яг хэвлийн тус газар нь авчиад нэг харанхуу нэг хар цэг нэг бүрхий цоорхоо ч юм уу нэг аура дээр нь их харагдаад тэгээд энэ яг тэр хэсэг нь болохоор нэг жиргэн зэв өөрийнх нь сая ойрхон өвдөөдөөс нэг биеийн хэсэг нь болж таарад тэгсэн чи яг аура дээр яг тэр хэсгээ олж хараад тэгэнгүүт нь юу ихэ мэдэхгүй хэсэг ажиллаж байсан гинт энэ нөгөө нэг цоорхоо бүгэлжүүл яасан ингээд нэг интэж үсгээд гараараа тэр хэсгийг одоо нэг бүглэх гэж оролцсон чинь яг үнэхээр яг тэр хэсэг нь
одоо нэг бүглэгдээд тэгээд бийдээ орсны дараа улам нөгөө нэг өвдөлт энэ төр нь байхгүй болсон. Тийм яг бодит өөрийнх нь экспириенс.